Хэдүүлээ ер нь бол яг нөгөө нэг малын өтөг бууцыг их айгүй тийм муу юмтай холбож боддог шүү дээ. Айгүй сайн гэж боддог. Гэхдээ нөгөө талаараа малын өтөг бууц маань тийм 1 кг малын өтөг бууцаас 60 литр хүртэл хүлэмжийн ялгарах боломжтой байдаг. Тэгэхээр малын өтөг бууцаа ингээд шууд гадаа ингээд одоо хаяад тийм хүлэмжийн ялгаруулах биш тодорхой хэмжээгээр ингээд хэрэглээд түүхэд бодлоо хэрэглэе гэж бодсон. Хэрэглэхдээ бас нөгөө талаар импортыг орлох тийм бүтээгдэхүүн байх юм бол айгүй гоё юм гэж бодсон. Тэгээд аргалаас болохоор айгүй олон юм хийж болдог. Сахар хийж болно. Спирт хийж болно тий. Аргалын боловсрол. Тэр өөс идэхгүй байх л та. Гэхдээ яг ер нь бол хийж болно тий. Тийм дээ. Вау. За ёстой л хиймч ярьлаа да. За аргалаач одоо юм хийх юм байна. Яа. Сая ч одоо сахар, спирт одоо юу их сонир мэдээллүүдийг авч байна. За даавч хийж болно. Одоо хувцас юм шүү дээ. Тэгээ одоо утас болгож ингэж одоо энэ гаргаж хүн целлулоз одоо утас болгож гаргаад тэгээ утасаа болохоор ингэ нэхээд даав болгоо хувцас болгож өмсөжсөн ч болно. Технологийн боломжтой. Амжилтанд хүрсэн түүхийг бүгд л ярьдаг. Харин уналтын түүхийг баг хэн ч ярьдаг анзаарлаа. Уналтаас сургамж авч санаа сууя. Сайн байцгаана ингээд санаа сууя подкастын ээлж нэгэн шин дугаар ийхүү эхэлж байна. Энэ удаагийн дугаар дээр бид бүхэн урд төч сонсогдоогүй сонин технологийн талаар ярих гэж байна. За энэ юу вэ гэхээр аргалыг цаас болгодог. Тэгэхээр өнөөдрийн зочин бол Аргал Red Pepper студигийн үүсгэн байгуулагч Захирал Эрчис Саран орж ирсэн байна. Зочноор за сайн байна уу? Эрчис Сараа гоё нэртэй ба. Сайн байна уу? Баярлалаа. За тэгэхээр одоо миний гарт энэ аргалын цаасаар хийсэн нэрийн утас байна. Одоо Эрчис Сарангийн өөрийнх нь нэрийн утас. Энд дээр юу гэж үснийг та бүхэнд уншиж сонирхолтой л да. Би өчигдөр баас байсан. Өнөөдөр цаас боллоо. Тэгэхээр маргааш юу ч болж чадна гэсэн мото өрөө үгийг одоо энэ нэрийн утсан дээр нь байна. Тэгээд энэ аргалаар хийсэн цаасны нэрийн утсыг одоо би барьж үзэж байна. Их сонирн байна материал нь. Ингээд би болохоор хөдөө мөдөө гэсэн болохоор үнэрлэл баг хөх аргалын утааг үнэрлчмээр санагдаад байна. Гэхдээ үнэргүүл юм л та. Ийм цаасан. Тэгэхээр өнөөдрийн дугаар дээр энэ зүйл хэрхэн бий болсон бүтсэн талаараа бүгдээрээ дэлгэрүүлж сонсож байгаа. За сонь сайхан үетэй байна. 50 да амар гоё шүлэг шиг уншиж та бүр ингэ. Анхлаатай үргэлжлэн гэдэг. Сонир. Би өчтөр баас байсан гэсэн ч байна. Тэгснэ өнөөдөр цаас боллоо гэдэг лайн их хөгжилтэй гоё санагдаад. За тэгэхээр Эрчис Саран бол зарим хүмүүс мэдчихэж магадгүй нэг Shark Tank-ийн 3 дугаар үйлрэлээр дугаараар орж байсан. Тэгэхээр хоёулаа эхлээд өөр чинь бэкграунд ер нь ямар мэрэгчлээ хаа суурсуу тэ энийг бас товчхон мэдээлэл авъя гэж бодлоо. За сайн бацгаана дахиад хэлээ өрсөн маш их баярлалаа. За тэгээд намайг Эрчис Саран гэдэг хийнч мэрэгжилтэй. Японы Тогоку их сургуульд суралцаад 4 жил бакалаврын диплом хамгаалаад ирсэн. Тэгээд 20 оны сүүлээр Монголд ер нь ирээд тэгээд жил гараа ажиллаж аваад 21 оны сүүл 22 оноос эхлээд аргалын цаас төслөө одоо судалгаа хөгжүүлэлтээс нь эхлээд тэгээд одоогоор яг компани албасаар байгуулаад жил гарны хугацаа өнгөрсөн байна. За. Маш шуурхай тавч хэлцүүллээ. За тэгэхээр шууд гол юм руу орцгоё. Гэхдээ ер нь энэ аргалыг цаас болох санаа хаанаас гарсан бэ? Санаа хийж чухал юм тий. Харин хүмүүс санаа аягүй чухал байна гэдэг. Гэхдээ надад болонгот яг үндэ хийхэд санаа бол хамгийн амархан хэсэг нь агаад. Тэгээ яг ингээд бизнес болохын тулд санаа болон тэгээ аргалаас цаас болох тэр технологи нь миний хувьд бол хамгийн амархан хэсэг байгаад тэгээ үлдсэн бүх юмнууд нь амар хэцүүсэн. Тэгээд санааны хувьд гэх юм бол 2021 онд UNICEF-ийн олон улсын офисийн залуу зохион бүтээгчдэд зориулсан байгальд дэлтэй технологи одоо сорилсан тийм инноваторуудын хөтөлбөр шалгараад тэгээд Азийн 5-1 одоо залуу зохион бүтээгчдийн нэгээр шалгараад тэгээд 6 сарын акселератор хөтөлбөрт явсан. Тэгээ тэр хөтөлбөрийн ингээд хүрээнд болохоор ингээд манай ментор маань нэлээд намайг шахаад те чи ийм ингээд байгаль орчинд одоо ээлтэй технологийн пашн те тэгээ чи хийнч мэрэгчлээ тийм чин чамд ингээд өөрөө ингээд хийх гэсэн төсөл санаа юу байна гэд. Тэгээ бит хоёр нэлээд ярилцчаад те тэгээ харааллыг ер нь бол барьж авсан шалтгаан нь болохоор Монголч амар олон малтай. Тэгээд тэр мал хэдүүлээ ер нь бол яг нэг малын өтөг бууцыг их айгүй тийм муу юмтай холбож боддог шүү дээ. Айгүй сайн гэж боддог. Гэхдээ нөгөө талаараа малын өтөг бууц маань тэгээ 1 кг малын өтөг бууцаас 60 литр хүртэл хүлэмжийн ялгарах боломжтой байдаг. Тэгэхээр малын өтөг бууцаа ингээд шууд гадаа ингээд одоо хаяад те хүлэмжийн ялгаруулах биш тодорхой хэмжээгээр ингээд хэрэглээд түүхэд бодлоо хэрэглэе гэж бодсон. Хэрэглэхдээ бас нөгөө талаар импортыг орлох тийм бүтээгдэхүүн байх юм бол айгүй гоё юм гэж бодсон. Тэгээд аргалаас болохоор айгүй олон юм хийж болдог. Сахар хийж болно, спирт хийж болно те. Аргалын боловсрол. Тэр өөс идэхгүй байх л та. Гэхдээ яг ер нь бол хийж болно те.
Тэгээд одоо тэгэнгүүтээ аргалын болонгууд нөгөө нэг бактерийн хоол болгоод бактериараа эсгээд тэгээд тэрүүгээр ч болонгууд спирт гаргаж аваа. Тэр спирт за уухгүй ч гэсэндээ тэ ариутгалын одоо боц болгож хэрэглээд тэ ингээд шил цон гарчаад юм уу бас болох боломжтой байхгүй. Тэгээ аюу олон юм хийх боломжтой. Гэтэ нөгөө нэг монголчин хууль чанга бас тодорхой хэмжээнд чанга штэ. Тэнгүүд спирт нутрийг би гэрээ нөхцөл ингээд одоо хуулийн дагуу туршиж үзэж болохгүй. Харин юу хийж болох байсан бэ гэвэл цаасыг одоо хийж болох байсан. За тэгээд 21 онд чинь сүүлээр ер нь нөгөө нэг агиох хөл орой тогтооод гэрээсээ гарч болтгүй үе ер нь амар таарсан. Тэгэл гэртээ галт тоондоо азар өдөртөө ганцаар унждаг байсан гэртээ. Тэгээ тэр үедээ ингээл аргал маргал цогмогоо онгоолгож байгаа л ингээл нэг тавгаа зэлэслэл таван дотор аргал энэ төр чанаал те өндөр температурт ингээд буцлах хэрэгтэй байхгүй. Тэгэж хийгээд тэгээ ер нь бол тэр хөтөлбөрийн UNICEF-ийн тэр хөтөлбөрт бол санаагаа болоод тэгээд ястаа. Тэгээ хамгийн анхны нөгөө сэтэл авсан юм гэх юм бол юу байсан? Нөгөө нэг Таиланд тэгээд энэтхэг гээд яг энэ заантай орнуудаар болонгууд зааны басаараа ингэж цаас хийдэг тийм жижиг цэцэг тийм студиуд байдаг байсан. Гэхдээ зааны бас болон одоо өхрийн бас гэдэг бол хоорондоо шал өөр одоо яг химийнхаа төвшөнд ярих юм бол шал өөр бүтцтэй шал өөр юм мэдж байгаа. Тэгээ гидсэн яаж ажиллаж чинь шал өөр хөвж гинөө хөвхгүй байна уу гэд шал өөр болохоор санаа сэтэл тэндээс төрсөн гэсэндээ яг тэр технологийн хувьд гэх юм бол ялцчгүй өөрөө би ингээд яг мод яаж цаас болтын цаас гэж юу юм гэдгийг олон сар ингэж одоо судалж уншаад тэгээ тэрнээс болонгууд яг тэгвэл аргалаас яг тэр цаасны дөх хийдийг нь ямар сонгомл байдлаар бас дээрээс нь байгаль дэлтэй байдлаар хямдхан байдлаар ингэж авч болох юм бэ гэдэг одоо арга бол өөрөө судалж болсон. Вау, за ёстой л хийм ч ярьлаа та. За аргалаар ч одоо юм хийх юм байна. Яа сая ч одоо сахар, спирт одоо юу их сонир мэдээллүүдийг авч байна. За даавч хийж болно. Одоо хувцас юм шүү дээ. Тэгээ одоо утас болгож ингэж одоо энэ гаргаж өгсөн целлулоз одоо утас болгож гаргаад тэгээ утасаа болохоор ингэ нэхэд даав болгоо хувцас болгож өмсөжсөн ч болно. Технологийн хувьд боломжтой. Ер нь л яг аргалаар хийсэн хувцас байгаа юу өөртөө байхгүй. Гарвал удалдаж авна шүү. Тэгээ тэн дээр нэг мерчендайз хийлдэг бол за дуус би танахаа байгуулж байна. Одоо би бас эднийх ингээд нэрийн хувцас хийлгээд юм гэж бодоол байгаа юм. Их сони юм аа. Ингээд нэг тийм айгуу гоё тийм барьцтай гэх юм уу? Монгол улсын юм аргал орсон ч одооч тэр үү? Барьцтай санагдаад байна. За тэгэхээр санаагаа бол ингэж өрсөн юм байна. Ер нь яг үйл одоо ингээд санааг бол бүгд л бодож чадж байгаа. Сая хэлсэнтэй санаа бодгол амархан гэсэн. Яг үйл ажиллагааны процесс болгоод өдөр тутамдаа ажил болгоод ингээд авч явна гэдэг бол маш хэцүү байгаа тий. Ер нь ингээд хугарлын зэгтээ өрсөн үү? Энэ процессыг ингээд үйл ажиллагааг аваа явахад ер нь хэдийн хугацаа зарцуулаад ямар бэрхшээл авд гарав. За тэгээд ямар ч тач нэг 22 оны 6 сард гээд нэг сүүлийн 6-7 сарын хувьд одоо судалгаанд одоо судлаад тэгээд технологи гаргаад ирчихэж байгаа байхгүй. Тэгээд 6-7 сар суугаад гэртээ ингэж одоо янз бүрийн юм уншиж сууж судлаад аргалаас цаас их технологи бол ойлгоцсон. За тэгээд бизнес болгоё гэсэн чинь яг би үүндээ юу ч мэдгүй те. Би чи хийнч мэрэгчлэр төгссөн. Тэгээд нэг жил гарны л ажилласан туршлагатай өөр яг ингэж юм хум заарах бизнес болох тэр тал дээр юу ч мэдхгүйсэн болохоор тэр надад бол амар хэцүүсэн. Өөр хүмүүс л илүү сайн хийж чадах л та. Тэгээд жил гарны хугацаанд ер нь нөгөө нэг дотоодын аяга олон грант өгдөг тэмцээнүүдээр орсон. Нийслэл стартап, Demon X инновацийн хөтөлбөр тэгээд ер нь л нэг аяга олон дотоодын болон гадаадын 4-5 тэмцээнээс нэг 10-20 сая төгрөгийн грантууд аваад нийтлээд нэг 80 сая төгрөгийн грантыг жилийн хугацаанд бол цуглуулад тэгээд бас гэрийнхнаасаа ээжээсээ нэг 20 сая төгрөг одоо аваад тэгээд нийтдээ нэг 100 гаруй сая төгрөгөөр л студи анх босгоод исэн. За тэгээд анх босгосныхаа дараа бас яг аяга олон бэрхшээл тулгарсан. Цаасаа яаж хатаах вэ гэдэг дээр хүртэл ингэ мэдгүй байгаа байхгүй. Тэгээд ингээд бид нар болонгууд аль болох юм баг цахилгаан хэрэгжилж хатаамаар. Ягаад гэвэл байгаль дэлтэй байханд бол цахилгаан хэрэглээд байгаа юм бол цахилгаан ч Монгол нөгөө нэг нүүрс шатааж гарч ирж байгаа болохоор хичнээн ингээд мод биш өөр түүхий ингээд одоо хаягдл цаас ашиглаж байгаа ч гэсэн их цахилгаан хэрэглээд байгаа юм бол тэрний нөгөө нэг юунд байхгүй болчихно гэх юм уу? Хэрэгцээ нь байхгүй болчиход байгаа байхгүй. Тийм болохоор ингээд аль болох байгаль дэлтэй аргаар ингээд аль болох баг ингээд цахилгаан ашиглаад ч юм уу цахилгаан ашиглахгүйгээр цаасаа яаж хатаах вэ гэдэг ч юм гих мэтнээс эхлээл ингээд амар олон юм ер нь бол жоохон тэл мэдгүйсэн. Гэтэ тэгэл нэг нэгээр нь сураал тэгэл туршаал янз бүрээр хийгээл хасан. Тийм. За окей. Гэхдээ бас нэрээ ч одоо баг цахилгаан зарцуулна. Гол нөө барьсан үн цэндээ хүрхгээл үзээд байна шүү дээ. Одоо хоёулаа юу яг технологийн дарааллын энэ нөгөө нэг яг нарийн ноу хав ч гэдэг юм тэр мөрдөл таад мэдж байгаа. Ерөнхийн нөгөө процессыг бид нар ойлгомоор байл хүмүүс тийм. Яг аргал ирлээ. Тэгээ тэрийг яад хэрчиж ижих юм уу чанд юм уу яад ингэж юм яаж цаас орж байгаа. Дис дарааллыг одоо
Аа. За Ярилээ. тий. Ерөнхийдөө аргал дотор болонгууд за цаасны түүхийдээс гадна тий ургамлын уура, химийн селлулоз, лигнин ингээд өөр ингээд аягүй олон органик бодисууд байдаг. За тэгэнгүүт нэг 10 кг аргалаас аргалд ойролцоогоор 3-5 кг-ыг цаасны түүхийд нь байгаа байхгүй. Тэгэнгүүт 10 кг аргалаас бид нэр тэр 3-5 кг нь бид нэрт хэрэгтэй, үлдсэн нь л хэрэггүй одоо хаягдал гэсэн үг. Трийг нь болонгууд байгаль дээр аргаар одоо ялгааж авах тийм өндөр температурт одоо химийн уруулал явуулдаг. За гэхдээ тэрнийхээ өмнө болонгууд аргалаа ингээд бутлсан одоо юугаа химийн яг тэр байгаль дэлтэй ч гэсэндээ тодорхой хэмжээний химийн байц орсон уусмалтай өндөр температурт болгоод за тэгээд тэнд тэр яг уусмалт болохоор яг тэр нөгөө нэг аргалын одоо цаасны түүхийд нь ганцаараа үлдээд үлдсэн хэсэг нь болонгууд уусмалтаа уусаад тэгээ ингээд ер нь ялгараад гарч ичж байгаа. За тэрийг нь дараа нь гарч ирснийхаа дараа цэвэрлснээ болонгууд бүр энэ цутан шиг одоо нөгөө нэг гурил тэрэмдэн гэдэг шиг гурил тэрэмдэн бүр юм өвтөс болчтой шүү дээ. Тэрэн шиг яг тийм цаасны зориултын энэ терминий машинаар тэрэмдэж цутан болгоод за тэр болгосон цутангаа бид нар бас өөр хаягдал цаасны болон хаягдал даавны цутангуудтайгаа хойлоод ариут тасан тэр одоо цутангуудтайгаа хойлоод тэгээд ерөөхдөө ингэж одоо нийт аргалын цаасны зурмаг болгоод тэр зурмаг болонгууд таны түрүүний хэлсэн шиг юм жазан дээр ингэж одоо хэлбэрт оруулж тавиад тэгээд тэрийг хатаагаад цаасалдаг. За. Көм бас энэ Монголын сайхан аргалууд маань ингээд инхүү цаас болж байна гэж. Гоё юм уу тий. За, ийм технологи явд юм байна. Тэнгүүд дараагийн миний асууж байгаа асуулт болохоор энэ аргал дээр ингээд хэвлэл хийцэн байна шүү дээ тий. Текстээр, зургаар. Тэгэхээр энийг энгийн принтер бол мэдээж болдгоо бах тий. Тэгэхээр ямар зориултын тусгай юм байдгүй. Тий, ер нь бол зузаан цаасан дээр хэвлдэг. Нэмэх нь яг нөгөө нэг дахин боловсруулсан цаасан дээр хэвлэх зориулттай тийм принтерээр л хэвлдэг. Гэтэ яг фото принтер гэсэн үг ер нь. Тийм өнгө төрөөс гарах нь шүү дээ. Өнгө төрөөс гарна. За одоо тэгвэл одоо энэ подкаст үзэж байгаа энэ аргалын цаасаар ингээд юм хэрэглэе одоо танахаас бүтээгдэхүүнчлээ авъя гэж бодъё л тий. Тэгм бол яг юу гарч байгаа вэ? Яг одоо танай үйлчлэг. Ер нь бол одоо хамгийн том А4 хүртэлх бүх төрлийн хэвлэл гардаг. За боршуур тий хамгийн одоо бестселлер бол нэрийн хуудас гэдэг. Нэрийн хуудас, боршуур, урилга, мандат, за тэгээд сертификат, өргөмжлөл, эрхийн бичиг, одоо цаасан шошго зэрэг ер нь бол бүх төрлийн цаасан үйлчлэгээ одоо хэвлэлд гарч байгаа. Зүгээр ингээд угаасаа ингээд бэлэн одоо юу гэдэг цааснууд ирсэн байгаа шүү дээ. Урдас хятаас аваад ч үүдэн цааснууд шүү дээ. Тэр бэлэн цаасан дээр хэвлж гаргаснаас өртгийн хувьд жоохон үнэтэй юу адилхан уу? Ямар гэж? Ер нь бол бүтээгдэхүүнээсээ шалтгаалж байгаа. За жишээ нь нэрийн утас манай нэрийн утас нэг ширхэг 600 төгрөг гэдэг. Гадуур болонгууд нэрийн утаснууд 200-аас 1000 төгрөгийн хооронд нэрийн утасууд байгаа. Тухайн нэрийн утасанд бүрэлдэхтэй юу эсвэл ингээд алтлаг хэвлэлтэй юу, товортой юу гэд янз бүрийн деталлуудаасаа болоод тэгэхээр гадуур байгаа нэрийн утасны үнийн хувьд харьцуулах юм бол дундуур бол байгаа. За тэгтээ бусад хэвлэлүүдээр арай үнэтэй тусдаг байхад гэж бодсон. Тэгтээ бол 600 бол боломж юм биш үү? Би үлээж л харж байна. Одоо гоё тансаг үнд чинь 800,000 төгрөгөөр ингээ бүрэл мөрлөлээ гараад байдаг шүү. Тийм. Тэгтээ ер нь бас нөгөө нэг хамгийн гол нь одоо цаас чинь модноос гарч ирж байгаа. Тийм үү дэлхийд даяар зөвхөн цаас үйлдвэрлэх зорилгоор жил болгоно 40,000 гаруй километр квадрат ойг устгаж өгөө болгоод байгаа байхгүй. Тэгэнгүүт харин манай цаас бол нэг ч мод тайраагүй. Яг Монголда 100% хийсэн цаас болохоор бас нөгөө талаар та яг мод тайрахгүй одоо үйлдвэрлэсэн цаасыг хөтлөж авч байгаа гэдэг үн цэнийг бас давхар авч байгаа гэсэн. За тэр нь тэрийг сайн бодох хэрэгтэй тий. Монголын аргал мэн ингээд омгшоодох аргал гэж байна. За окей. Ийм байдаг. Тэгэхээр одоо энэ аргалын цаасыг хараа монголчууд ер нь хэрхэн хүлээж авч байгаа энэ маркетинга хүмүүс ер нь ямар таниулах арга хэмжээ хийв одоо тийм яг маркетинг гэх юм бол бид нэр амар азтай байсан. Өөртөө ингээд яг нөгөө нэг хичээсэн гэхээсээ илүүтэйгээр бид нарыг нэг нөгөө тэмцээнд ялсны дараа нэг Монголын үндэсний телевизээс нэг сурвалжлагч маань мэдээний дундуурх нэг яриа авъя та нар ингээд тэмцээний ялагч болсон юм байна. Тийм болохоор нэг яриа өгчгөө гэд тэгэж одоо тэгээд анх яриа өгөхөр болсон. За тэгээд очиод нөгөө нэг яриа өгсөн чинь сүүлээрээ тэр маань илүү урт нэвтрүүлэг болохоор болоод тэгээд тэр нэвтрүүлэг цацагдсан чинь айгүй олон хандлт тасан. Хамгийн анхны одоо яг төслийн тухай ярилцлага маань бараг 2-3 сая хандлт аваад бараг 40-50 мянган лайк одоо Facebook дээр авсан. Тэгэхээр тэр л амар аттай юм бол ерөөсөө санамсаргүй мдэггүй жаад очиод яриа өгсөн. За тэгээд тэрнээс хойш ер нь хүмүүс их мэддэг болсон байсан. Гэхдээ яг нөгөө нэг ийм юм байгаа гэж мэдхөөр энэ юм нь бүтээгдэхүүн бодлоод зарагдаж байна гэж мэдэх бас одоо өөр штэ. Тэнгүүд танарыг сонсч ирсэн байна. Гэтэ одоо бүтээгдэхүүн болсон байна гэж мдэггүй мэн гэж бас ер нь л аюу сонсдог. Тэгэхээр тэгэл ер нь аюу олон телевизийн нэвтрүүлэг болон одоо ярианд орсон аюу аттай. Одоо таа ч гэсэн ингээд тоовоод тэ дуудаж ирээд ярилж байгаа нэг аттай гэж харж байгаа.
Тэг яг өөртөө хичээсэн гэхээс илүү жоо азтарсан тэрэн дээр л. Бид хүн монголчууд маань чин сэтгэлээс одоо ийм цаас хэрэглэмээр байна. Манай зочин болж ирж байгаа баярлаа. Дуудсан биш олж ирсэн баярлаа тий. Тэгэхээр дараагийн асуулт одоо ингээд бидний принт дээр юм хэлэх ингээд бичгийн цааснууд дабл H гэдэг ингээд бичгийн цаас A4-оор авч штэ тий. Тэр шиг тийм бүтээгдэхүүн байгаа юм одоо. Яг одоохондоо хоосон цаас гэсэн үг штэ бидний юм хэлэхээр. Тий. Илүү ер нь зузаан цаас илүү их гарч байгаа. Та яг нэмгэн гэх юм бол захиалгаар хийлгээд авах боломжтой. Гэхдээ яг тийм нэмгэн хэвлэлийн цаас нь гэх юм бол үнийн хувьд арай л жоохон өртөг өндөртэй болно гэж харж байна. Тэгээ одоогоор бол бид нөгөө 40 м квадрат студидтэй хөвчлэн 80% гар ажиллагаагаар хамаарсан тийм цаас гэдэг байхгүй. Тийм болохоор жоохон өртөг өндөр гардаг. Том болоод үйлдвэр болоод ингээд өргөчих юм бол яг тийм өдөр тутмын хэрэглээнд илүү тохиромжтой. Үнийн хувьд ч гэсэн өөрсдөлтгөөд тийм цаас гарч ирэх боломж. Одоо л яг жижигээр маш бага хэмжээгээр гараар хийж байгаа болохоор ер нь жоохон үнэтэй аль болох одоо бүтээгдэхүүн хийж зардаг. Ойлголоо. Тэгэхээр цаашдаа одоо яг энэ шиг юм том үйлдвэрлэлийн хэмжээнд бол очих зорилттой явж байгаа юм тийм ер нь л тавьж байгаа. Гэхдээ бас бодож байна. Би бол өөрөө хийн мэрэгчлээ болохоор яг том үйлдвэрлэлийн хэмжээний туршлага бол одоохондоо байхгүй ба шүү дээ. Тийм болохоор яг тийм үйлдвэрлэлийн туршлагатай одоо партнертай хамтраад өөрсдөө бид нар болонгоо технологи хэрэглүүлэх маягаар хамтарч ажиллаж үйлдвэр босгох бол сонирхол байгаа. Зөв. Одоо би бол дотор бодож л офс болгон аргал брендийн бичгийн цаастай байвал тийм дээ. Бичнээ сайхан би гаднаас авахгүй гэж бодлоо. Тэгээд нөгөө хэрэглэж байгаа юм шиг байна шүү дээ. Монголын юм аргал шүү. Омгшоо хэрэг юм аялах шүү дээ. Би ч нөгөө хөдөө бас нөгөө мал дээр аргал маргал юу зах цугаас нь ажил хийжсэн болохоор нөгөө мэдээд байгаа байхгүй нөгөө сайхан хөх аргалуудаа. За тэгээд дараагийн асуулахаар юм байна л да. Ер нь за аргалаар цаас гаргачлаа. Тэнгүүтээ энэ аргалын утаа өнөр хөх аргалын утаа энэ гэл ингээл гадны оронд монголчуудыг бас гоё дэвч тэр малын эзэн одоо өвс урмуул нь аргал болж байна тэгээд шимтгийчээс ч юм уу тэр утаа үнэнийг ашигласан юм технологитой янз бүрийн бизнесийн санаа маа ч юм уу таг хийх гэж байгаа юм. Ер нь яаж ашиглаж болдог юм бол кейс стади байна уу? Тий. Ер нь бол байгаа. За жишээ нь манайх болонгууд яг аргаллаа цаас гэдэг бүтээгдэхүүнээс гадна тэр цаас их явцсан хүмүүст аягүй сонирхолтой байгаа байхгүй. Тэнгүүд манаа дээр ирээ цаас их явцыг нь сонирхох сонирхолтой хүмүүс зөндөө байдаг. Ирж үзээ цааснаас ч тий хийдэг. Та ч гэсэн ирж болно ирж байна. Тэнгүүд тэрийгээ бид нар бас нэг талын үйлчлэгээ болгож болох юм байна гэж бодсон. За ялангуяа гадаадын жуулчтай зориулаад монголчуудын одоо Монголын тэ талаас төсөн аргалтай нэмэх нь одоо Монголын талд орсон таан юм уу гангын үнэртэй тийм цаас одоо ингэж хийж авч явдаг тийм воркшоп маягийн үйлчилгээ бас боломжтой гэж юу н харж байгаа. Гэтэ арай нэвтрүүлж бол хэлэх нь магадгүй дараа цанаас тий. За Америкч доллар хийж байгаа шилийн аны цаас харагдаж шүү дээ. Аргалыг цаас ууж байгаа процессыг очиод гэж тур маркер хийгээд харж болох нэ тий. Тий харж болно. Эсвэл өөрөө бүр хийж үзэж болно тий. Оо за очиж хийж үзлээ. Энэнгүйс нэг гоё лог хийчээ. Butter score гэдэг сувг дээр. За ойлголоо. Химч мэрэгчлэлтэй гэсэн тэгэхээр Японд сураад ирсэн гэж байгаа. Тэгэхээр одоо Монголд сурах, гадаад сурах хоёрын ялгаа юу нэр байна да? Ямар шүүх мэдрэмж төрж байна. За тэгээд мэдээж хэрэг тэнд сурангуут нь тухайн газарт нь бас нэг ажиллах санал энэ төр тавигддаг л бах те тэндээ ажиллах гэснээр Монголоо зорж ирэхтэй энэ ялгааны талаар бас нэг жоохон ойлголт өгөөч. Энийг яагаад асууж байгаа нэр одоо л ихэнх монгол залуучууд маань гадагшаа гадагшаа сурах тийм л одоо майндсеттэй байгаа даа шүү дээ тий. Тийм яг би ер нь Монголд болонгууд мөсийн бизнесийн сургууль жил гарan сурч исэн. За тэгээ гэпээр аваа тэгээ Японд руу химээр сурахаар болсон. Бизнесээр сурах, химээр сурах гэнгүүт шууд энэ хоёр экспириенсийг хооронд нь өөр мэргэжлэр сурсан болохоор шууд ингээд харьцуулахад бол жоохон хэцүү байх. Гэхдээ Японд сурахад бол ер нь яг хүмүүс нөгөө дүнгийн төлөө биш сурахын төлөө яг сурдаг байсан. Тэгээ манай одоо найзууд жишээ нь D авсан ч хамаагүй, F авсан ч хамаагүй те дүндээ шаналхгүйгээр ингээд юу ойлгоогүй болоод би D одоо F авч хичээл онцог гэдэг талаас нь илүү хардаг. Тэг хичээлээ тасалдаг хөвгт ерөөсөй байхгүй. Ерөөсөй амар санаа гэхгүй юу. Тэг ингээд 30 хөвгттэй анги 30-лаа өдөр улирлын туршид баг нэг нь ч ингээд таслахгүй 30-лаа сууж байгаа байхгүй тий. Тийм болохоор нөгөө багш нар нь эрчсэн оноо гэж Монгол жишээ нь ингээд 100 онооны 20-30% эрчсэн оноо дээ шүү дээ. Тийм эрчсэн оноо байхгүй. Их тийм 100 онооны 100 л ерөнхийдөө шалгалтаар тий. Тэгээд тэр шалгалтын дээрээ ерөөсөй хуулна гэсэн юм бас огт ерөөсөй байхгүй. Тэгээд тэр 100% шалгалтаа яг тэр шалгалтын дээр өөрөө ганцаараа хийгээд чадчихлах юм бол дүнгээ аван чадахгүй л унана. Тэгээд унсан ч гэсэн зүгээр яагаад гэх юм бол Японд болонгууд жишээ нь ажилд ороход дүн мөнгөнийг харахгүй. Нөгөө хүнийг харна, ямар сургууль төгсөн, ямар мэргэжил төгсөнийг харна. Тэгээ Японы нөгөө компаниуд нь өөртөө айгүй олон ингээд нөгөө тусдаа өөртөө ажил авахдаа шалгалт авдаг. Нэмэх нь олон нөгөө ярьцлага байдаг болохоор дүн гэхээсээ илүү өөртөөхөө тэр авдаг шалгалтандаа илүү ингэж одоо ач холбогдол авдаг байхгүй. Тэнгүүд ингээд муу авлаа гэдэг нэг сэтгэл санаагаар унжаач хүн байхгүй тий. Гол нь ягаа муу авчих гэдэг одоо ойлгохыг хичээд юм л. Би тэрийг илүү
хамгийн том ялгаа нь гэж юу бодож байна. За тэгээд яг нөгөө нэг бусад талаараа тэр одоо номын сангийн хүрэлцээтэй байдал ч юм уу те эсвэл нөгөө тоног төхөөрөмж судалгааны лабораторийн одоо судалгаа хийж байгаа байдал тоног төхөөрөмж гэх тиймэрхүү юм бол маш зөрүүтэй байгаа. Ялангуяа манай Монгол улс чинь нийт дотоодын төсвийнхаа 0.5% хүрэхгүй мөнгийг одоо нийт ингээд их сургууль те судалгаа хөгжүүлэлтэнд шинжилгээ ухааны салбар зарж байгаа хгүй. Тэнгүү дэлхийн дунд ч чинь 3% байгаад идэг. Тэнгүү дэлхийн дунджаас бүр хэд дахин бага мөнгийг бүр нийт төсөв нь угаасаа бага байж тэр бага төсвийнхаа дахиад бүр амар бага мөнгийг нөгөө нэг шинжилгээ ухааны салбар зарцуулаад ахаар угаасаа ингээд дэлхийн түвшнээс л нэлээд хоцорсон байгаа. Тэр бас жоохон эмзэглдэг асуудал. Тэгээд бас яг хим ч юм уу сонирхож байгаа хүүхдүүдийн тоо эрсэл багасж байгаа л сурагтаад байгаа Монголд бол. Одоо нөгөө юу байгаад байна шүү дээ. Инженерийн талаар суралцах аюу багсан гутаа нэг тийм жүжигчин хүчнээ ангиуд нь дүүрээд идэг тий. Одоо залуучууд түрүү асуултанд гадагшаа их гарахмаар байна гэж дээр юу гэж. Тэг яг гадагшаа яг нэг миний бодлоор бол за нэг ганц 2 жил бол сураад юм амьдраад ирэхэд бол хүний хувьд аюу том experience болно гэж бодож байна. Хайрцагнаасаа гараад тий. Хувь хүний хөгжлийн хувьд ч гэсэндээ өөр улсын соёл дээрээ дасаж амьдрна гэдэг бол аюу хэрэгтэй байх. Гэхдээ гадагшаа гараад гарчхал юм бол бүх асуудал нь шийдэгдэн ч юм уу тийм юм л юусоо байхгүй. Ер нь бол хүн ямар ч амьдралыг ингээд сонгосон гэсэндээ тодорхой хэмжээний зовж амьдрын шүү дээ тий. Тэнгүүд тэр зовлонгоо сонгох асуудал байхгүй тий. Чи их орондоо гэр бүлтэйгээ хамт амьдраад их орондоо юм хийж тэгэж ингээд гоё хамттай зовлонтой амьдрмаар байна уу? Эсвэл ингээд гадагшаа гараад одоо ингээд аюу тийм том хүсүүлэлттэй очсон чи яг үндэ тэнд ч гэсэн асуудлууд байгаа. Тэгээд тэр асуудлуудыг бас шийднэ гэдэг нь тодорхой хэмжээнд одоо хүний чисэндээ дэвшээ болгоч очлоо л бол тийм амар одоо жаргалтай амьдрна гэсэн бас ерөөсөө биш надад санагддаг. За тэгээд хүн өөрөө очиж жаргалтай байлаа ч гэсэндээ явж бүгдээрээ ингээ 100 жилийн дараа гэхэд хүн болгон л одоо энэ өрөөнд байгаа хүн болгон 100 жилийн дараа амьд угаасаа байхгүй шүү дээ тий. Хүн болгон ингээд хэд 80 за дунджаар нэг 70 80 хүрээд угаасаа насаараад ингээ явж байгаа. Тэнгүүд чи ганц одоо олдож байгаа 70 80 наслж байгаа амьдралтаа гадагшаа ингээ очиод өөрөө хувьтаа ингээд одоо мөнгөтэй бодлоод гоё амьдрах юм уу? Эсвэл ингээд одоо хэцүү ч гэсэн их орондоо ингээ үлдээд тодорхой хэмжээний те одоо үр нөлөөтэй ажил хийгээ амьдрах уу гэдгээ бас өөрөө сонгоно л гэсэн. Тий. Яг зөв амьдрах бол зам байхгүй л те. Гадагшаа яваад амьдрсан ч болно тэрэнд нь одоо аяг жаа буруутгаж байгаа юмрсоо байхгүй. Гэхдээ хүмүүс ингэж байдаг байхгүй. Монгол төлж байгаараа би өөрөө золиослж ин гэж ирсэн ярьдаг яриа би зөндөө сонсчихсан. Тэнгүүд миний бодлоор хэсэргээрээ гадагшаа явж байгаараа бас яг үндэ өөрөө бас өөрөө адилхан золиосч л байхгүй те. Тэгэхээр тэгэл сонгоол. Зөв. Тэгэхээр нэг Японд яг төгсөнгүүт нь ажлын санал орж ирж байсан аа. Тий, Японд болонгоо төгсөөд би мастертаа өргөжлөөс сурахаар болцсон байсан. За тэгээд нэг шалгалт өнтрөө өгөөд нэгт чагсаа тэтгэлэг энэ төр авсан 100% тэтгэлэгтэй ингээд сурахаар болцсон байсан. Гэхдээ ингээд яг корона гараад гэртээ нэг 2-3 сар байгаад нэлээд бясалгаад гэх юм уу. Тэгээд жоохон нэг юунд орсон депресд ороод яг ер нь юу хийж амьдрах вэ? Би чинь төгсөө яах вэ гэдэг талаар амар сан тунгаасан. Тэгээд явж ерөн жоохон тийм утга учиртай л амьдрахгүй бол би ингээд баян болоод ч юм уу аз жаргалтай байхгүй маань. Тэгээс л өндөр карьертай болоод би угаасаа нэг тийм аз жаргалтай амьдрахгүй маань гэдэг тийм одоо ерөөсөө юунд хүрсэн дүнлэлэнд хүрсэн гэх юм уу. За тэгвэл би ямар байдлаар утга учиртай амьдрмаар байгаа юм би амьдралын утга учир юу юм уу ингээд амар сайн юм бодож байгаа байхгүй тий. Тэгээ өөрөө угаасаа хариулаад мэдхгүй шүү дээ. Толгой дотор миний асуулт байхгүй. Тэгэл ингээд ютубер ингээд тий what's the meaning of life гэл ингээд тайгаад тэгсэн чинь ингээд явж ингээд айгүй олон бичлэг үтсэн чинь тий. Ер нь бол амьдралын ингээд нийтлэг утга учир гэж угаасаа байхгүй хүм чи ингээ юу дуртаагаараа амьдр өөрөө ингээ амьдралынхаа утга учирыг бүтээ гэдэг тийм одоо хариулт авсан гэх юм олон юм үзэж сонсоод за тэнгууд ингээ за би тэгвэл ямар амьдралын утга учирыг бүтээж амьдрах юм бэ гэд бодсон чинь юу л бодчихчихлаа юм лээ. За би угаасаа ингээ яаж ч амьдарсан гэсэн төрөнийсэн шиг 100 жилийн дараа бол би өгч штэ тий. Тэнгүүд одоо байгаа бүх амьдарч байгаа хүмүүс ч гэсэндээ нэг богино хугацаанд амьдраад өгөх нь. Гэхдээ тэгвэл энэ амьдраад өгч байгаа хугацаанд ядаж нэгтэй эрүүл мэндэн ч юм уу ямар нэг тийм жижиг сажиг асуудалт одоо санаа зовхгүйгээр амьдрах одоо аль болох олон хүн жижиг сажиг асуудал санаа зовхгүйгээр өөрийнхөө дуртай юмыг олж хийгээд гоё амьдраад ингээд дуусгах юм бол тэр нь гоё юм байна гэдг нь миний амьдрал утгаарчлсан юм. Тэгэнгүүт би айгүй олон хүнийг аль болох одоо тийм жаргалтай тий ядаж ингээл нэг эмнэлэг татсан чинь тэр эмнэлэг нь хүрэлцээгүй байдгүй ч юм. Тиймэрхүү одоо нийгэм бүтээхийн төлөө жоохон ингэж өөрийнхөө хувь нэмэр оруулж амьдрах юм бол би жаргалтай хам байна гэдэг одоо юунд төрсэн гэх юм уу дүнлэн түрээд тэгээ Монголд ирж ирнэ ажлын амьдрий гэж батсан. За ингээ сайхан зүйл сонслоо. Тий ер нь бас бодогдмоор юмудыг ярьж шүү. За одоо ингээд хоёлаа бас үндсэн бизнес руу дахиад орох гэдэг юм л да. Энэ цааснаас гадна джинс хийсэн гинөө.
Тийм хийсэн юм уу та? Джинснээс цаас дахин боловсруулж байгаа юм уу? Джинс материал хуучин одоо джинс өмдийг нь дахин боловсруулад цаас. Тэр процессыг тайлбарлаач сонирхолтой яасан юм бэ? Тийм. Одоо яг джинс гэдэг нь болонгууд яг миний нүдээр бол хувирсан ургамал байгаа байхгүй. Джинс чи явж болонгууд хөвөн гэдэг ургамлыг одоо хөнгөний аваад утас болгоод өнгөрүүлээд тэгээ ингээд джинс болгоцсон байгаа. Гэхдээ явж тэр джинсэнд болонгууд тэр хөвөн буюу ургамлын целлулоз гэдэг тэр материал байсан байж байгаа. За тийм учраас бид нар бас яг одоо өөр хэлбэртэй байгаа боловч л одоо миний нүдэнд бол аргалтай адилхан юм харагдаад байгаа байхгүй тийм болохоор яг адилхан джинс жишээ нь ингэж одоо хандвар хөвчлэн аваад тэгээд ариутгаад тэгээд жижигэн болгоод тэгээд түрүүний нөгөө тэр тэрэмдэг машинда тэрэмдээ зутан болгоод тэгээд цаас идэг. Джинсний цаас их гаргалаас ихсэн амархаа илүү тий. Харуулж байгаа юм. Хүмүүсийн нөгөө нэг өмсгөө болсон джинсүүдийг цуглуулад бас дахин боловсруулж байгаа нь шүү дээ тий. Тийм. Чи бас дахиад л нөгөө нэг байгаль ээлтэй гэдэг рүү орж шүү дээ тий концепц руу. Тийм. За ойлголоо. За одоо би ингээд нэлээд удаан бодсон сонирхолтой асуулт асууя. Асуухтай. Тэр нь юу вэ гэхээр ер нь энэ түүхийд нийлүүлэгчд байна. Хаанаас байна? Их сонирхолтой санагдав. Яаж ямар процессор түүхийдээ авч байна? Ямар одоо манай айлууд өрхөөд юм уу гэж байна те. Тийм ер нь бол яг хотоос яг ойрхон амьдэрдэг өөртөө нэг одоо 5-10 маалтай. Тэгээ тийм хүмүүс маань бол ер нь манай аргалыг бол нийлүүлдэг. Түүхийдээ хөвд ч гэсэн аль болох ойрхон газараас аргалаа авах юм бол тэр аргал биднэрт эрэхтэй илүү бага одоо хүлэмжийн ялгаруулж ирэх учраас илүү хол аймагаас ингэж аргал татхаас илүү аль болох ойрхон газараас татах юм бол нөгөө нэг одоо бүтээгдэхүүний амьдралын мөрчлөг лайф сайкл талаасаа илүү одоо юу гэх ээлтэй байна. Тэгэхээр бид нэр аль болох ойрхоноос аргалаа авч иж бас тэрний илүү байгаль дэлтэй аргал болж байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө нэг бид нэр тогтмол аргал авдаг хоёр айлтай. Тэгээд тэр хоёр айл маань сардаа 2 сардаа 1 удаа өөртөө ингээд авчираад аргалаа өгдөг. Тэгээд нэг шуудаа аргалаа 6,000 төгрөгөөр худалдаад авдаг. Тэгээд аргал нийлүүлэх гээд хүмүүс цоохгүй дээ. Харин жижигхан болохоор одоо дүүрцэн аргал маань аваад тий. Ер нь тэгээд аргалыг одоо ингээд авчрахтаа нэг тийм одоо нэг хаасаг нэг юу чеклист маркинг тийм нэг юм шаардлагууд өгдөө шүү дээ. Та хэд одоо ямар шаардлага тавиад байгаад ингээд сургаад одоо яг ямар аргал ирдэг болсон бэ? Одоо чинь аргал гэхдээ миний ойлгож байгаа бол ингээд бага чулуу ингээд наалтсан байгаа шүү дээ. Гэх чинь тий. Тэг ер нь бол чулуугүй л ах хэрэгтэй. Чулуунд ягаад гэвэл цаасны түүхэд байхгүй. Тийм болохоор бид нар бол чулуугүй. За тэгээ чулуугүй хатсан тэг аль болох нөгөө нэг одоо хөдөөний өвс ицсэн одоо өхрийн аргал байх хэрэгтэй. Одоо өвс биш нөгөө нэг өөр одоо хэвээх ч юм уу тийм шармаар байх юм бол жоохон чанаргүй цаас гарна. Аль болох өвөл одоо өвс ицсэн аргал хатуу тэгээд тийм чулуугүй аргалаа. Бүрэн хатсан. Тийм. Аргалыг ингээд олон тоогоор нь хадгалахад янз бүрийн хүндрэл бэрхшээл гаргаж яана уу? Асуудал байдаг вэ? Ер нь гайгүй. Тэгээд яг ер нь л гайгүй дээ. Гэтэ яг ер нь аргалч өөрөө ингээд одоо агаарт удахаараа яг агаартайгаа хүчил төрөгчтэй уруулд ороод тэгээ нөгөө цаасны түүхүүдэд нь жоохон муудах талтай байгаад байдаг гэх юм. Тэнгүүд аль болох шинэ аргал тэгээд нэг авсан аргалаа 2-3 сараас илүү хугацаанд хадгалахгүйгээр одоо цаас алгаж хэрэглэх юм бол хамгийн чанартай цаас гарна гэсэн. Зүг. Тэр нэг бас агаар оруулахгүй байх хэрэгтэй юм байна шүү дээ. Хадгалахтаа. Тийм. Зүг. Одоо тэгээд та хэдээс ингээ хүн амт ирж гин үү? Аргалыг чинь нэг жоохон ингээд утаа гарах гэсэн юм аа. Өндөр нэрхтэй надад төлсөн юм аа гэх юм. Тэр хавийн хүмүүсээс бол тэгэл хайд авдаг шүү дээ. Зүг. Энийг бол цаашаа бизнес болох гэдэг шүү дээ. Тэр ирсэн. За одоо бол ерөнхийдөө хэдүүлээ аргал бүтэх технологи ер нь ямар процесстэй юм хүмүүсийг болоо. Одоо яг санаа суу манай подкастын зорилго бол унал босол ирдэг те тэрийг бизнес талаас нь гэж авч явахад ер нь ямар хүндрэлүүд гарваа ямар хэцүү зүйлсүүд тохиолдог те. Тийм яг за миний хувьд ялангуяа сургуулаа төгсөөж ирээд өөрөө нэг сүртэйч ажилд үзээгүй жиж эхлүүлсэн болохоор одоо ажлын ч нэг цайн туршлага байхгүй эхлүүлсэн болохоор мэдгүй юм бол амар их байсан. За дундаж хүн бол илүү амархан одоо илүү хурдан хийх бах. Би бол айгүй их мэдгүйсэн болохоор өдөр болгон л нэг мэдгүй юм гарч ирээл тэрийг ингээд шийдэл гарч явдаг. Тэнгүүд яг үндэ нөгөө сэтгэл санаа гэх юм уу талаасаа айгүй тийм одоо юу байх хэрэгтэй болдог хүчтэй байх хэрэгтэй болдог. Тэгээ хайдаа л юм байж чадахгүй ш хайдаа тэгэл стресстэй л яана инэ гэж бодоол тэнгүүд тэр нөгөө асуудлаа шийдснийхаа дараа ямар жижигхэн би стресстейсэн ингэж бодож модолтой тэнгүүд нөгөө хувь хүний сэтгэл зүйн одоо хүчтэй байдлаа байн хадгалах ч юм уу эсвэл ингээд илүү одоо хүн хэмжээс жоо хаац жаргалтай л амьдрмаар байгаа шүү дээ. Хичнээн ингээд хэцүү юм хийж байгаа гэсэндээ байн стресстэй амьдрмаар байгаа. Тэнгүүд нөгөө нэг жижиг сажиг асуудалд стрессгүйгээр нөгөөдхөө шийдэнгээ өөрөө юм тайван байж ингэж амьдрна гэдэг тиймэрхүү тэр л надад хамгийн бэрхшээлтэй санагдаж байгаа. Тэрнээс ч бусад ингээд яг тийм одоо яг тодорхой асуудлууд нь тодорхой ингээд асуудал байх юм бол шийдэл нь ч гэсэн тодорхой байдаг болохоор ер нь гайгүй. Тэгэхээр
бас нөгөө нэг тэгэл ажил амьдралын баланс ч юм уу тиймэрхүү юм яг хувь хүний хувьд ингээд зохицуулна гэдэг нь надад айгүй сурах хэрэгтэй скил ба. Одоо л арай сурах гэж явж энэ ажилтаа дарагдтал жоохон стресстэй л байж байгаа. Гэтэ зүгээрээ. Зүгээрээ тий. Тэгээ тулал авдсан шүү дээ. Тэгээ сорн тий. За ер нь их цоглог ирч хүчтэй нэршгээ актер өсгөө байна. За тэгэхээр одоо сая ингээд аргалаа татахтаа хүртэл ойрхоноос татантай яг бол нэг машин явахар чи бензин зарцуулна тий. Үлэмжид нөлөөлөхгүй гэж. Тэгэхээр ер нь энэ цаашдаа байгаль орчны уур амьсгалд ер нь хэрхэн сайнаар нөлөөлөх юм байна. Одоо чинь сайн өөрхийн бизнес биш л ерхий том зүгээр Монгол улс ер нь яавал энэ уур амьсгалын одоо хүлэмжийг багасгах тал дээр нөлөөлөх ажлууд байж болох юм. Ямар гаргалгаа гэдэг бол. Тийм. Яг нь манай улсын хүлэмжийн хувьд бол ерөнхийдөө нийт хүлэмжийн бараг талаас илүү хувийн цахилгааны одоо цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх одоо салбараас гардаг. Тэгэхээр эрчим хүч үйлдвэрлэлийн салбараа бид нэр байгаль дэлтэй болгож чадахгүй бол ер нь бол улс чигээрээ яаж ч одоо хичээсэн байгаль дэлтэй болохгүй. Бид нар ч гэсэндээ хэрвээ ингээд тий болдог бол бид нэр ингээд нараар үйлдвэрлэсэн цахилгаан худалдаж аваад цаасаа илүү хурдан хатаад тий тиймэр л байгаа байхгүй. Гэтэ үнэхээр тийм одоо боломж нь байхгүй байгаа учраас ялцчгүй цахилгаанаа за бага хэрэглэе та гэдэг одоо юм дээр хурж гэх юм уу. Тэгээ бид нар ч гэсэндээ нийт одоо ингээд аргалын засаа хийхдээ ялгаруулж байгаа хүлэмжийн хийгээд тооцсонгууд тэрний 90-ээс шүүн зөвхөн цахилгаан хэрэглэснээс болж гарч ирж байгаа байхгүй. Тийм болохоор ерөнхийдөө улс орны хувьд бол цахилгааны эрчим хүчний салбар л ногоон болох амар хэрэгтэй байгаа. За нөгөө талаар одоо эрчим хүчний хөрөлцөөний асуудал бас байгаа. Бид нар том үйлдвэр барьмаар байдаг. Гэтэ тэр том үйлдвэрийг нь хангах эрчим хүч байхгүй бол барьж чадахгүй. Угаасаа үйлдвэр нь одоо байгаад ч яах вэ байгаа байхгүй. Тийм болохоор нэгдүгээрт ингээд хангалттай ногоон эрчим хүчтэй болсны дараа бид нар аргалын цасны үйлдвэрийг Монголд барихгүй бол бас ерөөсөө одоо байгаль дэлтэй байгаа хэрэг нь гарахгүй байгаа даа. За тэгээ нөгөө талаараа яг уу манай орны хувьд бол яг нийт дэлхийн одоо эрчим хүчний маш бага хэвийг ялгаруулж байгаа ч гэсэндээ яг уур амьсгалын өөрчлөлтийг амар их мэдэрдэг тийм эмзэг орны одоо нэг болж байгаа. За жишээ нь гэхэд 2019 он билүү 20 онд нийт дэлхийн дундаж температур 1.2 градусаар өсөхөд Монголын 2.1 градусаар өссөн байхгүй. Илүү их тийм бараг 20 дахин илүү мэдрэмж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг сүлжилт зууд чинь ингээ яагаад ихсээд байна гэхээр угаасаа дэлхийн дунджаас илүү манай Монгол орны одоо юу гэх юм илүү өртөмтэй байгаа учраас бол ихсэж байгаа. Тэгэхээр Монгол орны хувьд бодлогод хүлэмжийг бууруулах гэхээсээ илүү уур амьсгалын өөрчлөлтөнд яаж ингэж төсвөртэйгээр тасан зохицож амьдрах сурах вэ гэдэг талаас илүү бол анхаарч эхлэх хэрэгтэй юм шиг санагдсан. Магадгүй бид нар одоо гадаа ингэж тэр газар дээр ингэж газар тариалал эрхлэхээс илүү тэр газар чинь байхгүй болчихвол бид нар хаана газар тариалал эрхлэх юм бэ гэдэг тэр нөгөө технологийн шийдлүүдийг аль хэдийн оруулж ирээд туршаад те Монголоо нутагшуулж авах хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Тэгээ ер нь бол цүлжилт бас ер нь амар том асуудал болсон. 2050 он гэхэд цүлжилтөөс болоод 2 тэрбум хүн одоо өсвөрлөн нэрвэг аюултай болсон тийм цоо судалгаа гарсан байгаа. Тийм болонгууд манайх бид нар ч бас 2050 он гэхэд газар тариалал эрхлэх газарг болж байгаа юм бол яах юм те гэдэг талаасаа ерөнхийдөө бууруулах гэхээс илүү одоо яаж тасан зохицож амьдрах талаасаа илүү их шийдлүүдийг оруулж ирээд туршаад суйрлуулж авах хэрэгтэй л санагдаад байгаа. За уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдээлэл өгсөнд баярлалаа. Ойлголттой боллоо. Юун сорри вэ гэж. Жаа ханаа хазаа ярьсан шиг санагдаад. Агуу талаас нэлээд мэдээлэлтэй учраас хүмүүс хүрэх гээд асуусан. За тэгэнгүүт нь одоо ингээд аж ахуйн нэг байгууллага талгал аваа явж байна. Тэгэхээр энэ хүний нөөцөө зохицуулж сурж байна уу? Хүмүүсээ сурахад их цаг орж байна уу? Ямар бэрхшээлүүд гарч байна те? Хүн ажиллахад. Тийм бэрхшээл гэм бол нөгөө аюул сайн хүн ажилд авах гэдэг дээр л бид нэр хамгийн их бэрхшээл одоо жишээ надад гарч байгаа байхгүй. Яагаад гэвэл ингээд мэдээж сайн хүн олж ажилуулмаар баа. За тэгвэл тэр сайн хүнийг бид нэр би сайн цалин өгчиж тэр сайн хүнийг ажилуулна шүү дээ. Тэнгүү сайн цалин өгнө гэдэг нь дөнгөж нөгөө эрхэлж байгаа хугалын гэхдээ хүрээгүй байгаа стартап алдагдaltaй ажиллаж байгаа стартапын хувьд те хүнд өөр илүү хэдэн сая төгрөгийн цалин өгөөд ажилуулна гэдэг бас амар тийм том чаленж байсан. За тийм болохоор энийг яаж хийсэн бэ гэхээр бүтэн цагийн хүн авахаас илүүтэйгээр нийт нөгөө бүтэн цагийн хийдэг хүнийхээ ажлыг жижиг болгож хуваагаад цагийн ажилтнууд аваад яг цагаар ажиллуулад тэгэж бол нөгөө нэг хүний нөөцийн асуудлаа шийдэж байгаа. Гэтэл ерөнхийдөө бүтэн цагийн ажилтан бол авах хэрэгтэй байгаа. Гэтэ тэрийг бол тэр ажлуудаа бол одоо яг өөрөө одоо бие дааж 100% хийгээд үлдсэн нөгөө тэр байнга одоо давтагдж байгаа юмнуудаа шүү дээ. Цаас хийх, цаас зүсэх, одоо аргалаа ингэж тэгэх гээд бусад ингэж байнга өдөр болгон давтагдж байгаа тэр үйлдэлүүдийг бол ерөнхийдөө дандаа цагийн ажилтнуудаараа тэгээд Монголд ч гэсэндээ нөгөө нэг аюу олон залуучууд гадагшаа аюу их явж байгаа болохоор энд нөгөө нэг ажилд орох хүмүүс ч гэсэндээ илүү баг үлдчихэж байгаа. Тэнгүү тэр баг хүнээс дахиад нэмэх нь болохоор би илүү нэг баг цалин өгсөн хэрнээ бас нөгөө талаар дөнгөж босч байгаа стартап гэдэг чинь хийх ажил амар их байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө нэг яг ажиллаж байгаа хүндээ бас шудраг бус байдлаар ажлын одоо
би ажлын байр санал олох гэдэг гэх юм уу. Тэгэхээр тэрийг болонгууд яаж шийдсэн гэхэд л одоо өөрөө болонгууд би бас хүнд ингээд аягүй сайн ойлгомжтой юм зааж одоо өгж сураад тэгээл ингээд ерөнхийдөө цагийн ажилтнуудаар ингээд том ажлыг жижиг болгож хуваагаал ингэж одоо яг илж чадчих байгаа. Зүг тийм. Үндсэн цагийн одоо бүтэн цагийн ажилтан болохоор ч одоо бас тэгэл татвар нийгэм даатгал гэдэг аягүй олон юм бид ч тийм. Жижиг компани асар их таамтай болдог шүү дээ. Тийм. Тэгвэл зөв шийдэл болсон байна цагийн ажилтан. Тэгээд хамтран ажиллах бие явуулаад явж байгаа тийм. Тийм хамтран ажиллах гэрээ явуулаад тэгээд яг хөө Монгол улсад нөө стартапын тухай хуулийг гараад ирсэн. Тэгээд стартап гэдэг статус авах юм бол нийгмийн даатгал болон тодорхой хэмжээний татварын хөнгөлөлтөд эдэлдэг. Гэхдээ тэр статусыг авахын тулд би заавал ямар нэг акселератор хөтөлбөрт ингээд хамрагдсан байх хэрэгтэй. Тэнгүү тэр акселератор хөтөлбөрт бас нэг хитгэн ширхэг байгаа. Тэднэр лөө орой гэх юм бол би ингээд маш бага мөнгөөр одоо их хувиа өгдөгтэй зарим акселератор 10 сая төгрөгөөр 10% өгч мөдөг ч юм тийм нөгөө нэг харьцангуй тийм ингээд жоохон харьцангуй юутай байгаа болохоор бас яг шууд тэгж орох бэлэн одоо акселератор байхгүй ч юм тийм болохоор тэгээл татвараа өөрөө төлөөлж очиж байгаа. Тэгээ экосистем нөхцөл нь жоохон тийм жоохон харьцангуй байгаа шүү дээ. Жоохон одоо ихэнхүү алдчих гад яг юу гэдэг тийм юм хийгээгүй гэж зүгээр хөтөлбөрт хамрагдсан төлөөр ингэдэг тийм. Гэхдээ тэр хөтөлбөрт хамрагдаж ш нөөний стартап гэдэг батлах гэдэг шүү дээ. Тийм бас тэр заалт бас ер нь солигдмаар байгаа. Тэр заалтыг солилж өгөөрэй гэж аль хэдийн хүсэл мөсөлтөд явуулсан. Тэгээд хууль болохоор мэдээж би ч нэг хүсэлж яваалаа солигддаг юм бол байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр дуу хоолойгоо өргөөд ингэ хэлэх хэрэгтэй юмс нь л хэлээ явчих. Тэр заалтууд одоо тэр чинь лобби бүлгэн байвч олон хүн яаж ижил хүрнэ. Тийм л тийм. Уг нь тэгээ сольж үлдээ. Тэгэхгүй бол одоо бид нар ч одоо гэтээс тийм хууль батлагдсан гэдэг нь аягүй авааштай юм байгаа байхгүй тий. Тэгэл анхны хийсэн юм нь угаасаа 100% сайн байхгүй юм бичээ тэгэл тийм юмтай аягүй илрээд арсгэлээд. Зүг. За одоо тэгэхээр ингээд энэ бизнес аваа явж ер нь цаашдаа одоо хоёлоо бол ингээд 40 м квадрат студиутай ажиллаж байна гэж тэгээ яванд энэ байнгын өнгөөрөө байгаа л байхгүй тий. 2-5 10 жилдээ ер нь ямар шухан зорилготой юу тавьж байна тий. Чи болоод нэлийн уур амьсгалтын өөрчлөлт нөгөө нэг эрчим хүчний ялгалыг багуулгалтыг нэлийн анхаарч тий. Тэг уялдлуулсан энэ өөрийн одоо валютай тий. Монгол өгдөглөө валю чи энтэй үнцэнтэйг нийцсэн юмнууд зорилтондоо тусгасан баг. Талаар дурдвал. Тий яг нь ер нь бол нөгөө нэг яг идеалны одоо мөрөөдлөө ярих юм бол магадгүй 5 жилийн дараа 100% ногоон энергиэр одоо ногоон энергийг ашигладаг тийм аргалын цаасны үйлдвэр болох боломжтой. Яагаад гэх юм бол одоо ингээд бид нар юу ч хэрэгэлсэн, юу ч эдэлсэн гэсэн тэд нар болон тодорхой хэмжээний одоо байгаль орчны уул мөрөөр бүтдэг гэх юм. Жишээ 1 гигабайт кино үзье гэхэд тэр болонгууд Wi-Fi хэрэглэж гинөө, дата хэрэглэж гинөө гэдгээс хамаарат 200 г-аас 3 кг хүртэл нүүрчлэлийг ялгаруулж байгаа хгүй зөв кино үзэхэд те. За тэгвэл хувцас өмсөйг гингүү тэр нь бас те 1 потолик ингээд өмсөй гэсэн чинь 4 кг CO2 потолик ч өөрөө нэг 400 г-ын байгаа хэрнээ тэр потоликийг хийхэд 4 кг CO2 ялгаруулсан юм гэдэг юм уу. Ер нь бол ингээд дэлхийд даяар барыг нийт хэрэгжилж идэлж байгаа 90% нь заавал нэг тийм байгаль орчиндөө хортой одоо юм ялгаруулж ингээд үйлдвэрлэдэг тийм систем нь дэлхийд тогтцсон ба. Тэгээ одооноос бодлонгууд ингээд бүх юмаа тэд нэр ингээд дэлхийд даяар ойлгоод те хэдүүлээ тэгвэл бүх юмаа байгаль дэлхийгээр үйлдвэрлэж сурыг гээд онгоцны бензинийг хүртэл яаж ингэж нэг байгальдаа хортой хий ялгаруулахгүйгээр шатдаг тийм бензин байх вэ гэдгийг судлаа хүртэл явцсан байхгүй. За онгоцны бензинээс эхлүүлээд те гар утас одоо бүх төрлийн материалууд тэгэнгүүт аргалын цаас бол бас яг тэр нөгөө нэг материалуудын нэг болох боломжтой. Байгальтаа огт хоргүйгээр хор ялгаруулахгүйгээр ингэж үйлдвэрлэдэг цаас болох боломжтой учраас дэлхийд даяар ингэж дөнгөж шинээр эхэлж байгаа хөдөлгөөний одоо эхний нэг хэсэг болох бас ерөн зорилготой байгаа. Тэгэхээр байгальтаа юм ингэж ялгаруулдаг биш, байгалаасаа харин ч CO2-ыг нь одоо ялгаруулахгүй авдаг тийм нөгөө нэг технологиор цаас үйлдвэрлэсэн тийм том масс үйлдвэртэй болох юм бол айгу супер байгаа. Гэтэ тэр бол ингэж 100% идеалны юм ярьж байгаа шүү дээ. За тэгээ бүтэх баха тэр үед нь тэгээд бид нар ингээд бичгэн цаасаа танаагаас авдаг болмоор байна. За одоо ингээд сая ингээд байгаль орчиндөө ээлтэй тийм хүлэмжээ ялгаруулахгүй бизнесүүд гэж энтэй төстэй ер нь ямар бизнесүүд байх вэ одоо чинь жишээлбэл. Тийм одоо ингээд Герман гэх юм бол одоо модоор биш модных нь унсан навчаар нь цаас идэг үйлдвэр байдаг. Тэгээд веган лидерүүд гэдээ гараад ирсэн. Одоо жишээ нь хоолны одоо хүнсний хог хаягдлаас пластик гаргаж авсан тий. Эсвэл нөгөө нэг тэр пластикийг иддэг бактери ч юм уу ингээ янз бүрийн хорхоо шавж мавж ингээ ургуулж байгаа ч юм. Тиймэрхүү юмнууд бол зөндөө байгаа. Материал сайенс талаасаа аюул олон төрлийн материалыг байгаль дэлхийд үйлдвэрлэх тийм одоо судалгаа хөгжүүлэлтүүд бүр зөндөө байгаа. Тэгээд нэмэх нь одоо сүүлээр ингээ шавжийг ашиглаж шүү дээ. Одоо жишээ нь одоо аалцч болонгууд өөрөө ингээ тор нэгдэг амтан шүү дээ. Тэнгүү тэр аалцанд ингээ зориулаад ийм нөгөө нэг араан босгоод өгчин. Тэгээд тэр аалцандаа тавьчингууд аалцнууд нь тэр араамд нь ингээ одоо нөгөө нэг
тороо нэхэд тэнгуү тэрийг ингээд материал болгочих жоохгүй. Тэгэх мэтчлэн ингээд байгалыг ашиглаад байгалийн өөрийг нь ингээд хідэн тэрбум жил ингээд эволюцид ороод ирсэн тэр нөгөө нэг амар ухаалаг тийм системийг нь өөрийг нь ашиглаад тэгээ аюул олон төрлийн материал үйлдвэрлэдэг судалгаанууд бол зөндөө байгаа. Тэгэхээр тийм тэгээд веган мах зах ч юм. 1 кг маханд ч одоо 15 кг CO2 ялгарч 1 кг өгрийн мах идэт байгаа байхгүй тий. Тэгэхээр бас аяг хэцүү лээ. Махсаг ард юм шиг тий гэж. Тэгээ манай Монголын мах арай гайг баха. За одоо ингээд Монголд ер нь энэ талын бизнес ер нь хэр хөгжиж байна? Ямар одоо ижил төстэй яг ийм хүлэмжийг бууруулах чиглэлээр бизнесүүд байна уу? Дуулж байна. Одоо чи бол энэ чиглэлээр сонсож байгаа. Ер нь бол байгаа. Одоо жишээ нь нөгөө нэг Эригийн компанид хоньны ноосоор одоо юуны фильтр, агаарын фильтр хийдэг тий. Компани байдаг. За тэгээ хоньны ноосоор бордоо хийдэг компани байна. Олон улсын Монпелец гэдэг компани байдаг. Хоньны ноосоор бордоо хийгээд олон улсын органик бордооны гэрчлэгээтэй Европ руу хэдэн зуун тонноор нь экспортлдог тийм компаниуд бас байна. Ер нь цөөхөн. Гэтэ гарч ирж байгаа гэж бодож байна. За шүүтэй олон болох болтугай. За ерөөдөө манай подкаст дуус төгчөн тэгэхээр би хиймч хүний хувьд одоо яг мэрэгчлэлтний үнэ сонирхож асуулт байна. Тэр нь юу гэхээр манай улс ер нь химийн бохирдол хэр байна? Одоо ил болон далтаартай гадуур орчин. Яг гоо тэр бол тустай нөгөө нэг бас байгаль орчны одоо инженерийн одоо мэдэх ёстой юм л да. Тэгэхээр би бол нөгөө нэг би мэднэ гэж ярьж байгаа юм бол жоохон би тас юм болохох. Ягаад гэвэл би сайн мэдгүй. Гэхдээ ерөнхийдөө бол нөгөө нэг тэр талын хууль зохион байгуулалтууд бол байгаа ч гэсэндээ одоо айгүй л баг хэрэгжиж байгаа. Тэгээд бас илүү өршөөл илүү болох юм бас хэрэгтэй байгаа. За ягаад гэх юм бол импортоор авж байгаа бараа болгоно бид нэр тодорхой хэмжээний тий хүнд металлын үлдэгдэл байна уу байхгүй нь гэдгийг ч юм уу шалгах хэрэгтэй байхгүй тий. Жишээ нь ингээл бөмбөгрөөс нэг ингээл подолк аваад өмсөй гэхэд тэр подолкын дотор нь ингээд одоо арсеник лид гэдэг ч юм уу харт углан муулга нэг үлдэгдэл байх боломж амар зөндөө байгаа байхгүй. Одоо ингээд гадаадад ялангуяа нөгөө нэг Temu тий Shein ингээд одоо олон улсын нэг онлайн захиалга хийдэг баруунууд дээр тий. Тэндээс авсан ингээд подолк цамцнуудаас 8 тийм хор тавдар үүсгдэг одоо материалууд илэрлээ энэ гэдэг мэдээнүүд зөндөө явж байгаа. Тийм болохоор манай улс ч гэсэндээ бас ер нь тэр талын хүний эрүүл мэнд талаас бас тэр одоо шалгалжуул юугаар бас сайжруулах хэрэгтэй санагдаж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол айгүй л олон юм хийх хэрэгтэй болж байна. Одоо жишээ нь хэрэгжилж байгаа тавилга бүх юмд нь ингээл мэддэхгүй хардуулах шингэсэн байх боломжтой. Тий одоо жишээ нь тэр нэг гагнуур хийсэн одоо энэ залуурны дотор ч гэсэндээ тий гагнахтаа тэр тулга ашиглаагүй гагнуур байх хэрэгтэй байхгүй. Яг хөө тийм стандартууд бол байдаг ROX MOX гэд стандарттай стандартгүй гэж янз бүр байгаа. Тэгэхээр тэр стандартуудын хэдүүлээ өөртөө мэдээд тэр стандартыг дагуу бас бүтээгдэхүүнүүд хөдлөж авах юм тий. Хэрэгтэй л сайн хэлдэг хувцсны материал зарим усууч ингээд тэрийн шалгангуудаа хоригж мөглөөдлөө ший тий. Тэгж болтлоо манайх жоо утгал бах та тий. Тийм утгал. Тийм болохоор өөртөө хэдүүлээ аль болох дотоодын тий үйл брэндүүд өмсдөг ч юм уу. Энэ мэдлэгийг авахын тулд одоо энэ ингээд материалын орцсон юм байна. Энэ мэдээллийг нь яаж хүмүүсээр хангах уу? Яаж мэдлэгчих үү? Ер нь бол Google дээр л үзэх юм бол зөндөл юм аа. Би ч бас ер нь өөрөөсөө мэдгүй би бол ингээл байнга л Google дээр л хараад ингэдэм юм ингээл үдээд тавьхгүй. Тэгэл хамгийн наацхан ChatGPT-гээс асууччихлээ шүү дээ. Би ингээд эрүүл тэг хувцас хонор эрүүл хүн сэргийлэхэд бол ямар стандартыг хангасан бүтээгдэхүүн хөтлөж авах хэрэгтэй вэ гэл ChatGPT-ийг харсан. Бидэд бол одоо Google-д хангалттай харчлаа зүгээр биднээс зарим өөр хүмүүс байгаа шүү дээ. Магадгүй хэлмэлгүй. Тэгэхээр тэдний зөвс юм контент бол Монгол юу байхгүй бах тий. Байхгүй бах. Тэрийг ер нь бас хийх хэрэгтэй. Тэр бас яг миний нэг мөрөөдөл ер нь л тусдаа нэг чаналтай болоод тэрүүгээр ярих хэрэг гэлж бод. Шууд чанал. Чиг боломжтой байгаа шүү дээ. За ингээд Сансуй подкастын нэгэн шин дугаар инхүү өндөрлж байна. Энэ удаагийн дугаар онцлогтлоос та бүхэнд хэллээ. Тэгээд аргалаас цааш гарч технологи хэрэгжүүлсэн Аргал Repaper Studio-гийн үүсгэн байгуулагч Эрчил Саран маань урилгыг хүлээн авч цаг гарган хүрэлцэн орж ирлээ. Тэгээд би бас энэ нэр утсан дээрх энэ мотогч Монголд төлөө урилгын тагж уншмаар санагдлаа л да. Би өчигдөр баас байсан. Өнөөдөр цаас боллоо. Тэгэхээр маргааш юу ч болж чадна гэдэг энэхүү аргалаас цааслуулсан компаниар та бүхэн үйлчлүүлээрэ, нэр утсаа хэлгээрэ, янз бүрийн урилга брошюра эднийг хэлгээрэ видеоны description доор линкээ тавьчих. Пэйж хуудас байгаа хэ. Тэрнгээр ороод та бүхэн захиалга өгөөд манай Эрчил Сарангийн бизнесийг дэмжээрэй гэж би өөрөө энэ зүгээс чин сэтгэлээсээ хүсэж байна. За дээр нь би бас өөрөө юм хэлгэн. Дээр нь эдний студи дээр очиж гар бие оролцож яаж бүтдгийг бас үзмээр санагдаад байгаа. Тэрийг бас Баатар SSC Corner гэсэн блог тэн дээрээ оруулнаа. Цаг гарган хүрэлцэн орж ирсэн Эрчил Сарандаа маш их баярлалаа. За ирсэн маш их баярлалаа. Баяртай.